Mobicom корпорацаас санаачлан хэрэгжүүлсэн зүрх бүхний төлөө хэмээх сайн үйлсийг дэмжих хөтөлбөрийг үзэгч та бүхэн сайн санаж байгаах. Энэхүү хөтөлбөрт та бидний сайн мэдих 5 урлаг соёлын алдарнууд маань оролцсон билээ. Оролцогч тус бүр өөрийн санаачилсан төслөө хэрэгжүүлэхийн тулд чин сэтгэлээсээ хандаж олон зүйлийг хийж байсны зэрэгцээ бусад хүмүүсийг тэрхүү сайн үйлстэй нэгтгэж чадсныг хэлэхэд таатай байна. Харин Монгол улсын гавьяа жүжигчин Одон Чимэг эцсийн дүнгээр бусдыгаа тэргүүлэн Mobicom корпорацаас 80 сая төгрөгийн санхүүжилтийг авч өөрийн төслийг амжилттай хэрэгжүүлсэнийг нэвтрүүлгийн төгсгөлд бид дэлгэрэнгүй үзүүлэх болно. Одоо та бүгдэд энэхүү зүрх бүхний төлөө аяны туршид чухам юу болж өнгөрснийг товчхон танилцуулъя. Юуны өмнө энэхүү аян маань хэвлэлийн баг хурлаар эхлэж 5 оролцогчдоо та бүгдэд танилцуулсан билээ. Энэ үеэр сэтгүүлч цол жаргал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран халамжлагчдад дэмжлэг үзүүлэх төслөө. Яруу найрагч чулан оюунлаг залуусыг дэмжих сургалтын тэтгэлэг төслөө. Дуучин Мин Дамар гэмтэл суггын үндэсний төвийн төлөнхийн тасагт аппарат тоног төхөөрөмж авч өгөх төслөө. Рэпер Цэцэн Бэлэг гэр бүлийн номын сан байгуулах төслөө. Жүжигчин Одон Чимэг улаан чулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх төслөө тус танилцуулсан юм. Энэхүү зүрх бүхний төлөө хөтөлбөрийн туршид мянган хэрэглэгчид саналаа ирүүлж чин сэтгэлээсээ оролцсонд Mobicom корпорацийн зүгээс гүнээ талархаж буй хэлэх нь зүйтэй болов уу? Тийм ч учраас Mobicom корпорац тэрхүү сайхан сэтгэлд хэрэглэгчтэй урамшуулал болгон бүрэн тоноглогдсон Jeep Wrangler машин болон Дубай руу хосоороо аялах 5 эрхийн бичиг 15 ухаалаг гар утас зэргийг бэлгэлсэн юм. Хамбол дуугтай Сан Чимэг тодорсон байна. Таавны хүндэтгэл хөрч байна. Сан Чимэг ярьж байна. Цангэринко атта отта яста бэлхөө kumani Jeep Wrangler машины эзэм болсон байна. Хэдий ялагч болж чадаагүй ч гэсэн өөрийн санаачилсан төслөө хэрэгжүүлэхийг зорин хандивын тоглолтоор олсон орлогоо Дэ Нацаг Доржийн нэрэмжит нийтийн төв номын санд хандивалсан рэпер Цэцэн Бэлэг болон төлөнхийн төвд тарианы памп хэрэгцээт материалуудыг хувийн зүгээс авч өгсөн дуучин Мин Дамар нартаа монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Мөн шагналын мөнгөөрөө өөрсдийн төслөө тодорхой хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа сэтгүүлч Зол жаргал болон яруу найрагч Хулан нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр 11 сарын 18-нд өдөртөө одоо намрын сүүл сар дуусчихна товчны тоотлоор өвлийн ихэнх сар гарах гэж байна. Таны 2 сарын өмнө бодож цаасан дээр төлөвлөж ирсэн одоо хөтөлбөрийн оролцогчоор орж явах үе өнөөдрийн одоо ингэ байшингаа босгоцсон компаниасаа хүлээж аваад ингэ газартаа одоо хашаалтаа болоод энэ үеийн сэтгэл одоо ямар хөө маш сайхан байна. Одоо та бүхэн санаж байвал анх би энд ирж яхад хашаа маань юм одоо модон тий ер нь муухан тэр үедээ ингээд та нар хайрцагтай харах юм энэ сайхан төмрөн хашигтай болчлоо. Ямар ч байсан бидний 2 сарын өмнө их сайжил маань мэдээж 5-7 хоног гэдэг чинь 35 хоног нь шалгаруултандаа явцсан. Тэрнээс хойш та нар маань одоо ингээд манай сэдвээр надад гаргаж өгснээр ямар ч байсан хашаатай болчлоо, газартай болчлоо, байшинтай болчлоо. Одоо бид нар доторх тогтчлолтоо хий. Тэгээ бас гадна тогтчлолтод дуусна. Нэг сасны талбай байгуулна. Mobicom-ийн санаачилсан энэхүү хөтөлбөр нь монголчууд бид хамтдаа олон зүйлийг хийж, бүтээж, чадна гэдгийг харуулсан төдийгүй ирээдүйн хойчтой илүү сайхан зүйлсийг хийж үлдээх хүсэл тэмүүллийг олоход тусалсан гэдэгт эргэлзэхгүй байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.